За дараагийн бичлэгийг засаад орууллаа. Энэний дараагаар нано машин орох тул бэлтгэлтэй байгаарай. Гиснээс Jujutsu Kaisen-ийн sequel үргэлжлэл манга гараад эхэлсэн байгаа. Мэдээж мангасаас унших боломжтой. Линк нь энэ байна. Үйл явдал нь ерөнхийдөө Ютамаки 2 гэрлээд хүүхэдтэй болоод тэгээд 70 жилийн дараа өвөэмэ болцсон. Тэгээд ач зээнэрийн талаар гарах тийм sequel манга. Тийм, бас нэг мэдээ заяа. Kagurabachi гээд ер нь бол одоо нилээ ирчиг аваад байгаа манга. Аним болох нь батлагдсан байна лээ. Тэгээд мэдээж хаанаас унших вэ? www.mnjs.me-гээс уншаарай. Сүүтрийн ертөнцид Бэрүү Багид Жинүүгийн өмсөж байсандаа яг адилхан хүрэн бэлгэлэх бөгөөд Баги баярлаа гэж хэлдэг. Тэгсэн Бэрүү хаан шиг болмоор байгаа хүслийг чинь би яаж үл тоох вүлээ? Чамд таалагдсан бол надад ёстой хангалттай гэсэн Багич маш их таалагдж ийн гэд хөрмийг нь өмснөө. Мөн шидэт бөмбөлгөө бариад яваад байлгүй хааны өгсөн шидэт модыг урлаад нийлүүлээ таяг болгож ажиглахад нь Баги сайхан санаа байна гэж зөвшөөрнө. Цэргүүд нь хааныхаа оюун ухаантай нэгт холбоотой бөгөөд хаан хэр хүчрхэг болно цэргүүд нь хааныхаа бодлыг дөөрэж эхэлдэг. Нэг үгээр устгад зүтгэхээс өөрөө мэддэггүй байсан цэргүүд нь хүнлэг болж эхэлсэн гэсэн үг. Тэгээс сүүдрийн ертөнцид сүүдрийн цэргүүдэд зориулсан сургууль, онтож байгаа цэргүүд, бэлтгэл хийгч цэргүүд, бүр буу халж байгаа цэргүүд ч байдаг. Тэгэд болоогүй заяа. Нэгийгээ замдаад муудалцж байгаа цэргүүд ч байдаг. Өөрсдөд нь огт байгаагүй зан төлөвийг сурч энэ ертөнцид өөрсдийн гэсэн соёл иргэншлиг үүсгэсэн байдаг. Мөн Жинүүчагийн хоёрын ахиу учрлыг тэд ертөнцөөсөө ажиглаад хүү хаантаа эцэст нь Чакитай уулзч чаджээ үхүү гэж шуугилдаад хөөрхөн бүр. Игрээсээ Жинүү бол хаан, хамтрагч, мөн хамгийн сайн найз нь. Жинүү хичээлээ хийж байх бөгөөд Игрээс хичээлд тусалж байдаг. Надаас өөрхийн хаан тусалж чадах вүлээ. Уу шиг том биетэй Бэлиано. Эсвэл ухаантай ч гэсэн шавж Бэрүү юу? Үгүй ээ. Хүлэг баатруудын академиг өмнө нь зусан улаан жинжин байхдаа онц дүнтэй төгссөн Бийл хаан тусалж чадах нэгэн. Хөөе. 14 дугаар асуултын хариу нэг л гэд бичсэн байх юм. Үгүй ээ хаантан минь. 14 дугаар асуултын хариу нэг биш 2. Чи 2 гэдэг дээр амиа тавих уу? Игрис сандраа номоо эргүүлэх бөгөөд би одоо суралцах хэрэгтэй байгаа бол л та. Хааныхаа төлөө илүү их сурах болно. За энэ хоёр Жинүүгийн аав яг үнэндээ бүгдийг санаж байгаа бөгөөд Жинүүг ахин ухарсныг хараад мдээгүй мэдчүүж хэлсэн ч хүүгээ эсминд байгааг хараад болимсоо дэлгүй сонинд нүрээ наагаад уйлсан байдаг. Ер нь ахин төрөлтийн хундгайг ашиглах үе инхэлтэй. Тэгээд одоо буюу Жинүүг том болсны дараа Кристофертой уулзаж миний хүүгийн шийдвэр нь юу байсан юм? Гэхэд Кристофер сүүдрийн хааны шийдвэр нь энэ ертөнцид үлдэх байсан. Чи одоо ч хүүгээсээ бүгдийг санаж байгаа гэдгээ нөх хэрэггүй. Миний хүү хэнийг ч өнгөрснөө санахыг хүсэхгүй байгаа. Ойлголоо. Сүүдрийн хаантай уулзах зугаатай байлаа. Захирагчид чамд бас хүүд чинь их талархаж байгаа. Бидний тусалцаа хэрэгтэй байгаа ямар нэг зүйл бий юу? Миний дурсамжийг арилгаад өгч болох уу? Гэрхай хүүгийнхээ өмнө нуугаад авах арай л хэцүү юм. Би хүүдээ санаа зовсон ингээл нэг ав болмоор байна. Миний хувьд Жинүү бол сүүдрийн хаан биш. Миний хайртай хүү болохоор. Гэхдээ Кристофер амжилт хүсээд өмнөх ертөнцийн талаарх бүх дурсамжийг арчдаг. Бидний өдөр тутмын амьдралыг интернет хүүгээр төсөөлөхөд бараг л боломжгүй болсон. Захим шилжилт рүү хурдан орж байгаа өнөө үед илүү хурдан найдвартай холболт хүмүүрт хэрэгтэй. Тэгвэл Univision-ийн хэрэглэгч та NetBoost үйлчилгээг ашиглан 200 МБ, 400 МБ, бүр 1 ГБ хүртэлх өндөр хурдны интернетийг Wi-Fi 6 төхөөрөмжийн хамт авах боломжтой боллоо. Wi-Fi 6 төхөөрөмжийн онцлог нь нэгэн зэрэг олон төхөөрөмж холбогдсон ч гацхгүй. Интернет яварт унахгүй. Мөн сүлжээний аюулгүй байдлыг бүрэн хамгаалдаг. Хэрвээ та илүү хурдан интернет хэрэгтэй гэж бодож байгаа бол одоогийн Univision багц дээрээ хүссэн хурдыг нэмээд л хангалттай. 200 МБ, 400 МБ, эсвэл 1 ГБ сонголт таны гарт. NetBoost үйлчилгээг авахын тулд зүгээр л Unitel app-ийн NetBoost зэс рүү орж захиалга өгөөрэй. За тэгсэн Жинүү доод курсийн тэгээ төсөлтийн баяр гэдээ уулзж байх бөгөөд Жинхоо Жинүүгээс айгаад байдаг. Энэ ах ямар амар дээд курсын ах вэ? Шууд надад сөөж өгч байгаа мó? Гэл нэг татсан чи сөөж үг биш жүүс байдیں۔ Дээд курсын аха энэ жүүс үү? Даахгүй юм байж. Чи одоо ирэхээр яах нь вэ? Хоёулаа хамт жүүс унаа. Бас намайг дээд курсын ах биш. Зүгээр л ахаа гэж дууд Жинхоо. Гэт тулахад Жинхоо гайхаад энэ хүнийг ахаа гэж дуудах их амархан санагдаад байх юм. Гэхдээ би энэ хүнд нэрээ хэлээгүй те. За маргааш нь Жинүү сөвлийн имлэг рүү явж байх бөгөөд нэг анаагийнхаа оюутантай зөрдөг. Өнөөхөн ч нөгөө өршөөгөөрэ хоёулаа өмнө нь уулзч байсан билүү? Гэхдээ Жинүү ч үгүй л гэдэг. Тэгсэн энэ охин нөгөө эхний бүлгүүдээр гардаг жүүхийн маань биш таарнаа. Тэгээ салхилаад үсээ хоошоо болгосноо. Буй би яагаад шал танихгүй хүнтэй юм ярьчих вэ? Намайг мэдрэл мотой гэж бодсон байх та гэж цаашиг үгээд явцдаг. Зяа имлэгт. Өвөө маань их л хүнд өвчтэй байдаг ба уг өвчин идэгрэхгүй юм байна л да. Тэгсэн Жинүү амьдралын усыг үлдээчгээд явах ба
Өвөө маань чүүч болвол болог угаасаа бүхээс хойш гал амьдралын усыг ус нүднийхэн доор хөхөрл тентэр арилаад хөөхөн царайд ус орчин. За тэгээд он цагч улиран өнгөрсөөр Жинүү маань X менежерийн хэлснээр цагдаа болсон байдаг юм аа. Бүр сүнс мөрдөгч гэдэг очтой болсноос гадна дааж авсан бүх хэрэгээ бүр 200% таагаар биелүүлдэг тийм л сүрхээ цагдаа болжээ. Гэхдээ одоо тэгээд ийм болохгүй гэд яах вэ те? Тэгээд дээрээс нь тушаал дэвших санал тавьсан ч Жинүү татгалзаад ерөөсөө тушаал дэвшихгүй байдیں۔ Тэгэл комны хаард баахан тайлан майлан бичээл тэгсэн Игрис хаантан минь иймэрхүү жижиг сажиг ажлуудыг цэргүүддээ даатгавал яасан юм бэ гэхэд Жинүү тоохгүй. Тэгсэн нэг эмэгтэй ирээд найз нь гэрээсэл бичээд амиа оруулсан гинэ. Гэхдээ энэ нь ерөөсөө амиа оруулалт биш ээ гэд гүрийгэд байдаг. Жинүүч би шалгаад үзээгээд оройн амиа хорлсон охины гэрт ордог. Тэгэд карантиныхан цусан дээр очиод өмнө нь би босгоход надад зогц хэрэгтэй байдаг байсан ч одоо бол бос. За тэгэл босгоод хэд хэдийн юм асууна. Тэгэд гэрт нэрээ даавтай нь уулзахад аав нь охиныхоо өхлийн шалтгааныг мэдмээр байна гэж сандраад бүү юм болно. Жинүүч ойрхон кафед орон охинд нь өс сансан хүн байсан уу, готрон гүзэлтэй байсан уу гэж асуухад аав нь усан нүдлээл би охиндоо хайртай байсан. Миний охинд их охин биш гэж уйлж гарна да. Яг үнэндээ энэ хүн жинхэнэ аав нь биш, хойд аав нь байсан байж таардаг. Та охиндоо их л хайртай байж тээ. Мэдээч үү дээ. Би түүнийг төрсөн охин шиг л хайрладаг байсан. Тийм хэцүү байдаг байсан бол надад хэлэхгүй дээ. Миний охин. За. Би мөрдлөг хийж байгаад охины чинь нэзүүл дундаас нэг дуу хор агуур олсон юм. Сонсоод үзтээ. Энэ дуу хор агуурт өргөмөл охиндоо бэлгийн мүлжлэг хийдэг байсан аавын талаар байх бөгөөд гэрээсээ хэр хол зогцсон ч аав нь олоод ирдэг байж. Тэгээд охин амиа оруулахар шийдсэн байдаг. Энийг надад сонссон шалтгаан чинь юу юм? Намайг баривчлах байсан бол хэдэн цагдаа нар авчирээд намайг баривчлахад болох байсан. Би чамд хоёр сонголт өгье. Эхнийх нь хилцээр очиод хэрэгүүлээ. Хоёр дахь нь надад өгөх хэмжээнд төлбөр төл. Гэхэд аавынх нь нүд нь улаанаар аргилдаад "Этийг төлбөл болох юм битээ" гэд муухай шүлсээс авируулаад инээдэг. Жинүүч инээмсэглээд "За, хангалттай байх. Энэ бол жинхэнэ ертөнц биш. Би зүгээр л гадаад орчныг дуурайгаад бүтээсэн юм. Ямар ч амьд хүний нэвтэрч чадхааргүй тийм ертөнц. Сүүтрийн ертөнц гэдэг юм. Энэ газар бол чамайг үрд хорих газар. Өөршөөрөө мөрдөгчөө. Ойлгохгүй л байна шүү. Чи яаж энд орж ирсэн санаж байна уу? Гүвэ энд нэр хин чалах. Чи юм зүүд юм уу? Сүүтрийн цэргүүд ч өнөөмөө аавын хитэн хэсэг тасар татаад хайдаг. Харин охин Жинүүд баярлснаа илэрхийлнэ. Маргааш нь Жинүү амиа оруулсан охины бэлдсэн бэлгийг найзад нь өгөх бөгөөд охины талаарх нотлох баримт баг байгаа учраас амиа хорлсон бололтой гэж хэлнэ. Охиныг суцаа анхаас өмнө хойд ааваас нь мессеж ирээгүй бол энэ хоёр найз хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэх байж. За бичлэгээ үргэлжлүүлэхээс өмнө хэдүүлээ лайк болон subscribe баныг дарчээ. Хурууга хэдхэн сантиметр хөдөлгөөд лайк товчон дээр дарчгаарай золиг минь. За дараагийн кадр. Жинхоо Жинүүгийн дүү Жинаад сэтгэлтэй болсон байх бөгөөд бүүж бэлэглэж сэтгэлээ илчилвэл яах вэ гэж асуудаг. Харин л дээ. Би тийм зүйлдээ нэг сайн биш болохоор мэдэхгүй юм. Жина эмчээр сурч байгаа бөгөөд Жинхоогийн эзэмшдэг барилга нь баригдаж байгаа болохоор тэр барилгыг Жинаад зориулж эмнэлэг болгож өгнө гэдэг. Жинүүч байцаарай. Арай тэр барилга чинь 30 тэрбум үнэтэй юу? Гэхэд Жинхоо гайхаад та яаж мэдсэн байх аа? Энэ нь өмнөх ертөнцид нь болсон үйл явдлыг санаж байгаа байхгүй юу? Жинүү энийгээд түүнд заавал тэгэж их бэлэг өгöd авах шаардлага байхгүй. Чи сайн залуу. Өөрийнхөө байхтал болно. Ахаа, би таны ганц удаа тэрвэрчих үү? Хэрэггүй. Цаашаа. Гэсэн өнөөхөн ширээд авч орж ирээл тэрвэрнэ. Тэгэл оройн гэртээ орж ирэхэд Жинүүгийн хүүг тэрвэрсэн Чаки түүнийг тасч авдаг. Хөө, ханаа чи ирээ юу? Согтдгүй юм биш яах гэж ухаар явсан юм бэ? Тэгэл хүүгээ тэрврээд авсан Игрис Биллийн хоёр муудалцаад үйж идэв. Залуу эзэн суухад элтний урлаг зааж болохгүй гэдэг чинь юу гэсэн үг юм? Тэм утгагүй зүйл гэж одоо юу Игрис? Энэ ертөнцийн чадварын хэмжүүрэн дээд боловсрал юм шүү дээ Бэлион. Нөгөө элтний урлагч бай, дээд боловсралч бай. Эхлээд хүүг мань хөлд орохорнаа талаараа санаа зовбол яасан бэ? Тэгэл маргааш нь ёо, too much маргааш. I hate in script on us. Жинүү даргийнхаа өрөөнд ороход дарга нь манай X менежер байж гинэ. Босод мөрдөгчдийн ажил руу хэтэх орж байгаад үзий ядагдавдаа сун Жинүү ангуучаа. Одоо би ангууч биш мөрдөгч үү дээ. Би чамтай ийм юм ярих гэж дуудаагүй ангуучаа. Үнэн дээр ерөнхийлөгч өвөө маань өхөнд байдалтай байгаа. Жинүүч тэр дараа өвөө дээр ирдэг. Тэгсэн өвөө чамайг харах таатай байна. Чиргээд иржээ игэл бус залуу минь. Би чиний өгсөн бэлтгэлийг уугаад их удаан амьдэрсэн.
Би чамайг маш их хайсан. Хэрв та энэ амьдралын усыг хүсч байвал үгүй дээ. Би чиний өгсөн 10 жилд хангалттай их зүйл хийж амьдсан. Надад хангалттай. Анх чи энэ усыг өгөхөөр ирэхдээ бид хамтдаа тулалдсан ертөнц байсан гэсэн байхаа. Чи надад тэр ертөнцийн талаар хоёулаа хамтдаа тулдаж байсан үеийг харуулж болох уу? Би ч бас мэдмээр байна. Тэр үед би ямар байсан, чи ямар байсан гэдгийг. Энэ дурсамж таны хүсэх дурсамж биш. Зүгээр дээ. За ингээд өвөөтэй хамт туулсан бүх дурсамжаа өвөд харуулдаг. Харуулж дууссаны дараа өвөгийн нүднээс нулимс сурсан. Ангууча. Би ингэж нэг ахид чамтай уулзаж чадлаа гэж хэлээд өвөө маань сүүлийн амьсгаагаа аван ахиныг удаа өвд болдог. Чинүү харин нарны гэрэл дөнгөж хөрсөн зогцсныхаа нулимсыг арчаад баяртай. Та ч бас бусдын төлөө маш их зүйлээ зайлсан баатар байсан шүү. Имлэгээс гараад явж байхад нь чахи залгаад санаа бүзөө. Би суухад яаж нисхийг зааж өгнө. Юу? Ханаа чиж уснаж чаддаг юм уу? Өө, би ч юмд хэлээгүй лөө. Намрын дараа өвөл. Тэгээд хавартай золгоно. Бүх зүйл эхлэл болон төгсгөл гэж байдаг. Төгсгөлийн дараа шинэ эхлэл ирнэ. Ийхүү соло левелинг буюу жинүүгийн түүх энэ хүрээд өндөрлөж байна. Лайм хаптай өдийг хүртэл хамт байсан бүх үзэгчдтэй баярлалаа. За энэ хүргээд бичлэгээ дуусгая. Одоо наана машин руугаа анхаарлаа хандуулъя гэж бодож байна. Тийм. Тэгээ бичлэгээ ерөөсө бүтэн үзэхгүй манайхан үзэгчдийн хүсэлтээр засварлан тавьж байгаа гэдээ өмнөх бичлэг эхэлсэн чинь оруулсан бичлэгээ оруулаад байна гэж заргалдчихжээ. Бичлэгээ бүтэн үзье тийм ээ. За дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Лайк сабаа дараарай. Мартваа та нар. Мартчихдээ шүү дараарай.